Hello guys, welcome back to Rich Tarot Хүзэр. За шинээр сувагт маань subscribe хийж байгаа үзэгчдээ маш их баярлалаа. Өнөөдрийнхөө дугаарт бүгдээрээ хилэнцгийн ордонд төрсэн хүмүүсийнхаа 8 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг харцгаая. За тэгээд би үзэж байгаа хүмүүсийнхаа энергийг жоохон ингэ цэвэрлээд гоё дээд вибратор аваачихын тулд бүгдээрээ төвдийн дуулдаг дуулдаг аяг гэх юм уу да тэрийг бүгдээрээ ингэж одоо аян дуугийн сонсцгой хамтаараа тийм учраас та чихв сонсож байгаа бол эсвэл ингэж чанга дууга чанга дээр утасныхаа дууг чанга дээр тавьчихсан бол жоохон суллаарай гэд урд нь харуулж хэлье. За үзэж байгаа хүмүүстээ анхааруулж хэлэхэд энэ маань ерөнхий төлөв учраас бүхэн болгоны нөгөө амьдрал дээр таарна гэж бас байхгүй. Тийм учраас та анх мэдээлэл аваад хаах мэдээлэл нь хайраа гэж үсгий та. Гүнзгий амьсгаа аваад та мэдээлэлээ төлөвөө үзэхдээ нар, сар, мандалт, Венус гарагийн байршлаар үзнэ гэсэн. Тэгээд хэрвээ та хувийн төлөвийг сонирхож байгаа бол миний Instagram хаяг буюу Цэнгэлүшка C96 гэдэг хаяг руу хандаарай гэж хүсье. Би 10,000 гаруй уншдаг байгаа шүү. Тэгээд Америкт байдаг учраас яг урдаас цагаа товлоод видео кол хийгээд хамтдаа таны төлөвийг тавина гэсэн. Тэгээ би та бүхэндээ хандаж хэлээд би мэрэгэн төргөн тийм хүн биш учраас яг шууд хэлнэ гэсэн юм бол байхгүй. Хүмүүс маш одоо яг хүссэн хариугаа сонсох гээд байх шиг байх юм. Миний бодлоор яг үүндээ бол би хүзэрч надад ямар мэдээлэл өгөн тэрийг л хүндээ уншна гэхээс биш. Яг асууж байгаа асуулт ч юм уу ажиглах юм бол ямар ажилд орох уу, виз нь гарах ч юм уу гэх зэрэг асуулт ч юм уу тиймэрхүү юм би бол харж хэлж чадахгүй гэж та бүхэндээ хэлье. За хилэнцгийн ордныхноо 8 дугаар сарын ерөнхий төлөв байдал. За амархан юм шүү дээ. Tower гарч ирж байна. Өнөөдөр нэг сюрприз орж ирсэн юм уу да. Нэг гинтийн үйл явдал болсон байна л да. Тэгээд тэр нь таны зүрхийг аягүй шахалтуулсан байна. Зүрхийг чинь шархлуулснаас болоод та одоо ч гэсэн тэр зүрх шархлалтаа ер нь тавьж явуулаагүй юм байна шүү дээ. Одоо ч гэсэн өнгөрсөндөө амьдраад байна. Тэгээд ганцаараа байхыг одоо илүүд үзэж байгаа юм байна. Та ганцаараа бусдаас ер нь энерги тусгаарлаад, энерги илүү цэвэрхэн байлгаад, илүү өөрийгөө нээж мэдхийг хүсэж байгаа юм байна. Тэнгүүд чинь таны амьдрал руу ингээд шинэ одоо мэдрэмжүүд ч юм уу, шинэ хүсэл сонирхлууд, шинэ мессежүүд, шинэ танилууд орж ирж байна. 8 сард. Тэгээд Seven of Swords гарч ирж байгаа юм. The Judgment ташаа харж унтлаа. Юу өөртөө анхаар гэж штэ. Бити одоо бусдын шалны алчуур болоод гэж хэлээ та муухагаар хэлж байгаа. Өөрөөр юу гэдэг вэ те? Бусад хүмүүс жоохон тийм дээрлэх гэдэг юм уу? За тэгсэн чинь юу яасан байна л да. Judgment. Би түрүүний тэр Tower гэдэг хөдрийг тодорхойлуулъя. Энэ ямар талбар дээр ингэж таны хүсээгүй ч юм уу ямар ч лсэн нэг тийм гинтийн үйл явдал болсон байна. Тэрний юутай холбоотой гэж байгаа юм. За Tower гэдэг хадрыг тодорхойлуулаач. Мэдээлэл авч байгаа охиныг маш их баярлалаа. Tower гэдэг үзэг тодорхойлооч. Хилэнцгийн ордныхны маань 8 дугаар сарын ерөнхий төлөв байна. Малнараа хөдөлсөн хөдрийг авахгүй байгаа шүү. За энэ хөдрийг унахыг хүслээ. Lovers гэнэ. За хайр дурлалын талбар дээр юм ба шүү дээ. Хайр дурлалын талбар дээр хэн нэгэн таны зүрх сэтгэлийг маш ихээр шархлуулж штэ. Маш гүнзгий шархалсан байна.
Угаасаа хилэнцэн орчныхан маань хүмүүс бусдад айгүй амархан итгэж яхаа нэг тэгсэн хүндээ бол яг бүр насан туршдаа хүүхдлээ итгэдэг хүмүүс байдаг. Гаднаас нь харахад айгүй тийм хатуу чанга хүмүүс харагддаг ч гэсэн яг дотроо айгүй зөөлөн тийм зөөлөн дулаан хүмүүс айгүй эмзэг гэх юм уу да. Тэгсэн чинь яасан гинэ хулгайч гэж гарч ирж байна. Та тэр таныг өвтгсөн хүнийг хулгайч гэж хард юм уу? Таны ямиг хулгайлчихсан юм уу? Таны цагаас ч хулгайлсан юм уу? Үргэлжсэн хулгайч гэж гарч байна. Ажлын газар дээр ядарсан ч юм уу? Жохон стресстэй байна. Тэгээд эсвэл энэ хүнтэй ажлын газараасаа танилцчихсэн юм уу анх удаа? Эсвэл энэ хүн ажлын газар дээр чинь ирж энэ таагүй одоо таны хүсээгүй мэдээллийг өгсөн юм уу? Мессежийг тэрнээс ч болоо зүрхчин шархалсан. За өөр ямар мэдээлэл вэ? Манай картыг авахгүй байгаа. Тэгсэн чинь яасан бэ? Unexpected income гинөө. Урд нь ингээд төсөөлж байгаагүй газраас чинь юм уу их үүсвэрээс бодож байгаагүй газраас чинь мөнгө орж ирж байгаа юм уу? Санхүү дээр чинь хин нэгэн хүн тань тусламж үзүүлж байгаа юм уу? Эсвэл энэ хүн тань санхүүд дээр чинь тусламж үзүүлдэг байсан юм уу? Тэгээд тусламж үзүүлэхээ болцсон шин жоохон хэцүү болсон юм уу? Тийм байна. За би энэ Ten of Swords гэдэг үзрийг тодорхойлуулаа тий. 10 сэлэм гэдэг үзрийг тодорхойлуулаач. Энэ яг хайр дурлалын талбараас болоод ингээд зүрх сэтгэл нэг их шархалчихсан юм уу? Ягаад ингээд хүмүүс энэ хүний энэ хилэнцэн орчных юм маань ягаад хилэнцэн орчныхан маань ингээд өнгөрснийгоо ягаад тавьж явуулахгүй байгаа юм болоо гэдэг байна шүү. Өнгөрсөн гэдэг яг тэдний бодоод өнгөрчихсөн шүү дээ. Тэгээд эрх чөлөөгөө алдчихсан юм шиг айгу шоронд байгаа юм шиг мэдрэмж байна гэж юм. Ингээд мартыг гэхээр мартаж чадахгүй байгаа юм уу? Дахин бодолд нь орж ирээд тэгээд юусоо ингээд айгу галзуурлын байдалтай. Толгой ингээд сэтгэл санааны хямраад толгой шигсэн ямар ч тийм юуг болцсон докторгүй байдал болцсон. Тэгээд main female гинэ. За ямар ч юм тань холбогдчихсан хайр дурлал дээр холбогдчихсан хүнийхээ гол дүрийн эмэгтэй байсан байна. Тэгсэн чинь гэр бүл зохиоцсон байсан юм уу? Байшаа авсан юм уу хамтдаа? Нэг байр дотор нэг байранд хамт амьдардаг байсан юм уу? Тэгээд яасан бэ? Энэ хүн яагаад хилэнцэн орчныхны маань ингэж өвтгсөн бэ? Гэхдээ яг хоо би хилэнцэн орчныхандаа хандаж хэлэхэд зүрх сэтгэлийн шархлалт гэдэг ер нь амьдралд угаасаа байх зүйл. Угаасаа бид нар зүрх сэтгэлийн шаналлаас хизээч амьдрчил байгаа бол хүмүүн бол төрсөн л бол тэрнээс цогтно гэж байхгүй. Тэгээд та зүрх сэтгэлийн шархлаасаа болж танд ингээд өөрчлөлт явагдаж байгаа мó. Одоо ингээд өөрийгөө хувьсаж өөрчлөе гэж хэлж байгаа мó өөртөө. Өнгөрсөн юм өнгөрсөндөө одоо зөвхөн одоо л амьдрья. Өөр дээрээ илүү анхаарлаа хандуулъя. Тэгээд энэ хүнийг ч гэсэн уучлсан юм уу? Гэхдээ миний бодлоор уучлалт гэдэг зүйл хилэнцэн орчныхаа нэг хэцүү байдаг. Яагаад гэхээр та хилэнц гэдэг амьтныг бодоод үзэх юм бол нөгөө нэг сүүлэндээ ингээд айгу хурц үзүүртэй байдаг штэ. Тэрүүгээрээ ингээд өөрийг нь ингээд дайраад өөрийг нь одоо идэх гээд байгаа ч юм уу өөрийг нь ингээд өвтгөх гээд байгаа зүйлээс нэгэсэндээ дайсныгаа тэр сүүлээрээ хамгаалдаг. Сүүлээрээ ингэж хатгаж яадаг шүү дээ тэ. Тэгэхээр энэ маань хилэнцэн орчны төрсэн хүмүүсийн нэгэн зан характерыг харуулж байгаа юм л да. Өөрийг нь ингэж зүрх сэтгэлээр нь шахлуулсан өөрийнх нь маш итгэжсэн хүн итгэлийн наадах тохиолдолд тэр хүмүүс хилэнцэн орчныхаа мэдрийг хэзээ ч мартдаггүй. Хүүхдлээ тэрийг баг ингээл толгой дотроо буцаар л байдаг. Тэгээ буцааж яг өөрт нь хэр зэрэг зовлон одоо нэгэн сэтгэлийн шаналл өгсөн тэрийг нь буцааж одоо яг тэр хэмжээгээр нь өгөх тийм сонирхолтой хүмүүс гэж хардаг би хилэнцэн орчныхыг.
Тэгээд та бүхэндээ зөвлөж хандаж хэлэхэд хүний амьдрал богинохон учраас толгой дотор чинь байгаа бодлууд чинь гэсэн та нэгэн зэрэг маш олон зүйлийг бодож чадахгүй шүү дээ. Та нэгэн мөчөд нэг л зүйлийг бодож чадна. Тэгэхээр нэгэн мөчөд нэг л зүйлийг бодож чадчихад ягаад тэр харин одоо байгаа мөчөө аль хэдийн болоод өнгөрчихсөн зүйлийн талаар бодож өнгөрөх ёстой гэж тийм үстэй. Харин одоо байгаа тэр бодлын орон зайд бүр ирээдүйнхаа гайхамшигтай зүйлийг бодож төсөөлж одоо өнгөрснөө тавьж явуулж одоотой амьдрах цагт жинхэнэ та өөрийнхөө эрх чөлөөг буцааж гартаа аваад тэгээд яг нь ирээдүгээ хүсснээрээ өөрчилж чадна гэсэн үг. Хүн болгоны дотор тэр хүчин байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. За би таныг өнгөрснөө ингэж тавьж явуулаа гэд ингээд дуугаар танд юм бэлгэлээ. Энэхүү дууны энергийг сонсороо та. Уужим амьсгаа аваад зүрх сэтгэл рүү чинь гүнзгийгээр энэ дуу шингэж ороод таны хамаг зүрх шахалтыг ингээд аваа явж байгаа мэтэр таны их цэвэрлэгээ явагдаж байгаа мэтэр бодороо та. Тэгсэн чинь таныг ингээд одоо hermit mode дээр та байгаа буюу яг өөр дээрээ л анхаарлаа хандуулаад өөрийнхөө хөгжил цэцэглэлт юу гэдэг те хувийн хүний хөгжил дээр анхаарлаа хандуулж ингэж байна. Нэг бүгдээрээ тодорхойлуулъя. Hermit гэдэг хүчийг тодорхойлуулаач та бүгд маань хилэнцэн орныхан маань яг ямар зөвлөгөө өгч байна вэ? Сахиусан тэнгэрүүдтэй мэдээлэл авчирч байгаа охин тэнгэрүүдтэй маш их баярлалаа. Тийм ингээд зам чинь ингээд нэгдэж байна. Одоо өөр дээрээ анхаараа бити хуучиндаа хуучныгаа бодоод бай гэж юм. Зам чинь нэгдэж байна. Өнгөрсөндөө бити уягдаад тэгээд өнгөрснийгоо бити боол болоод бай гэж штэ. Тэгээсэн чинь toil and labor гинэ. Ажил дээр чинь яг ажилласаа жоохон залхчихсан байгаа мó. Хийх дургүй ажил хийгээд байгаа мó. Зүтгээл байхад юусоо энерги чинь ингээд шахагдаад байгаа юм шиг тийм санагдаж байна. Яг хийх уулын хүн биш дээ. Хийхийг дуртай зүйлээ хэдэн цагаар хийсэн ч гэсэн тэр хүмүүс ядардаггүй энерги ингээд байж лээ. Гэтэл хийх дургүй зүйлээ хэдэн цагаар хийхэд энерги нь бүр шахагдаад дуусчихдаг өдрийн эцэс гэхэд. Тэгэхээр яг та өөрийгөө илүү олж нээгээд өөрийнхөө дуртай зүйлүүдийг өөрийг чинь happy байлгадаг тэр зүйлийг нээ гэж юм л та. Тэгвэл та ертөнд рүү ингээд шорон торогдчихсан юм шиг эрх чөлөө байхгүй юм шиг мэдрэмжийг явуулах тусам ертөнд таныг бодохдоо боддгоо шүү дээ. Ертөнд бол бодохгүй ертөнд энергээр л буцаж танд хариу илгээнэ. Тэгэхээр тийм энерги таны уурах дахнаас оюун биеэс ингэж ялгарч байгаа учраас яг нь бодол сэтгэлээс ялгарч байгаа учраас буцаал таныг тэгж мэдрүүлэх тийм энергиудыг буцаж та өөрлөгөө татна гэсэн. Нэгсэндээ ирээдүгээ та яг одоогоор ингэ шууд бичиж байгаа байхгүй. Одоо явуулж байгаа энергиэрээ болон бодороо ирээдүгээ шууд бичнэ гэсэн. Тэгсэн чинь ямар нэг юм тандраа бодож जैन л даа. Тэгээд нэг mature woman гэж гарч ирж байна. Хин нэгэн таны холын хамаатан ч юм уу ер нь бол таньдаг хүн чинь ингэж нас барсан юм уу ер нь өнгөрсөнд. Эсвэл энэ маань кофен буюу авс гэдэг хүзэр маань өөр ямар энерги бэлэгддэг вэ гэхээр яг одоо таныг ингэж авснаасаа сүнсээ сэрээгээд ертөнцийн хууль ертөнцийн шинж мөн чанарыг таниад тэгээд амьдралдаа хувьсгал өөрчлөлт оруулаад өөрийнхөө хүссэн ирээдүйг амьдралдаа авчир гэж энэ хүзэр сануулж яж магадгүй. Тэгэхээр энэ ганцаар байгаа цагт сэтгэлээ шинж гэдэг үг гэдэг л байлаа. Ганцаар байгаа цагт бодлоо цэгэн ганцаар байгаа цагт ер нь бол өөрийгөө илүү уудалж онгойлгож ганцаар байх тийм боломжийг тань өгдөг шүү дээ. Өөрийгөө илүү таних боломжийг өгдөг. Тэгэхээр энэ боломжийг ашиглаж ирээдүйгийнхаа өөрийнхөө амьдралын зохиолч нь болоосаа гэж би та бүхэндээ хүсэн хэлэнцэн ордны ханд. Тэгээд шинээр айгуу сонирхол шинээр дотроос ч сэтгэлээс ч нэг юм бадамлж гин гал бадамлж гин. За 8 wands гэдэг үзэг тодорхойлуулъя.
Энэ маань яг юутай холбоотой сонирхол гэж нэмэгдэж байна. Та бүгд минь хэлж өгчлаач. Eight of Wands гэдэг үгтэй харлаар шинэ боломж орж иртээ. Юу жимсэн болохыг хүсэж байгаа мó? Үр тогтол сайтай байгаа мó 8 сард? Хүүхдтэй болохыг хүсэж байгаа мó? Эсвэл ямар нэгэн бүтээллийг ингэж гараасаа гаргахыг хүсэж байгаа мó? Дуу зохиодог ч юм уу, шүлэг бичдэг ч юм уу, эсвэл ном зохиол бичдэг ч юм уу, ямар ч байсан нэг бүтээмжтэй үр өгүүлжтэй байдлыг бэлэгдэж байна. Empress гэдэг маань газар тариалан эрхлэхийг хүсэж байгаа мó? Ой мод интерьер дугаалдаг ч юм уу, ямар ч байсан мод тарихыг хүсдэг гэж магадгүй л дээ. Буян хийгээд тэгээд та хүмүүс ингээд ядарсан зүдэрсэн хүмүүстэй гэрийнхэндаа ч юм уу, ээж авдаа ч юм уу, ах дүүнэртэй ч юм уу ингээд хүснээр нь ингээд шударгаар тэднэрт ингээд тусахыг хүсдэг. Санхүүгийн хувьд байж болно. Эсвэл чин сэтгэлийн ингээд дэм өгдөг ч юм уу, тийм ямар ч байсан та хайртай хүмүүсийнхаа айгу ингэж хамгаалж харж хандаж шидрийн ноён нуруу байж уйлах мөрөн дэрлэх одоо юу гэдэг нь атгах гар нь ингэж хамт байхыг хүсдэг юм уу? Тэгж харагдаж байна. Хилэнцэн орсных маань угаасаа ямар агуу сэтгэлтэй хүмүүс байдаг үлээ тэ. Хайртай хүмүүсийн төлөө бүхнээ зориулахад бэлэн тийм хүмүүс байдаг. Тэгээд надад айгу маш гайхамшигтай санагддаг. За энэ Seven of Swords гэдгийг бүдээ тодорхойлъё. Тэр маань болохоор өөртөө анхаар, өөрийгөө хөгжилд анхаар бити бусдын төлөө хамаг юм аа ингэ тавьж явуулаад бай гэж харагдаж байна. Гэсэн мэдээлэлтэй угаасаа. The Chariot гинэ. юу штэ? Амжилт гэсэн үг. Queen of Cups. За нэг усны ордны хүнтэй холбоо тогтоосон юм бас адилхан. Тэр нь мэлхийн орд гэж болно. Эсвэл юу байж болно? Загсны орд гэж болно. Тэгээ тийм хүнтэй харилцаа тогтоосон юм уу? Тэгээд тэр хүн маань танд урт хугацаанд болохоор нөгөө нэг төшөг төлгөөрийг бэлгэлж чадахгүй, санхүүгийн хувьд эсвэл танд ингээд таны хүсний ч өгч чадахгүй болоо тэр хүн чинь. За энэ Seven of Swords гэх хүчийг болон илүү тодорхойлж өгөөч. Main гэх гол дүрийн залуу гэж гарч ирж байна. За нэг хүнтэй л холбоо тогтоосон байна л да. Тэр хүн чинь таны одоо хязгаарыг ингэж эвдэж таныг их чөлөөгүй мэдрэмж төрүүлсэн юм уу? Distant Horizon. Энэ хүндээ та холоос танилцсан юм уу? Одоо өөр орны хүн байж магадaltaй. Эсвэл холын зайны харилцааг үүсгэсэн байж магадaltaй. Тэгээд энэ Toil and Labor гэж гарч ирээд байгаа. Энэ маань болохоор ядарсан, ажилласаа болоод аюух ядарсан энерги, стресстэй тийм энерги байна. Энэ маань одоо аюугийн Distant Horizon-тэй яг яаж холбогдож байгаа юм бол ажлын шугамар хол явчаад энэ хүнтэй танилцсан юм уу? Тэгээд энэ хүнтэй танилцахдаа ерөнхийдөө сайн зөвлөө гэж байгаа нь энэ хүнтэй харилцахдаа илүү өөрийгөө бодож харилцаа. Энэ хүнийг бити одоо тайзны гол дүр болгоод та яг үндэ бол амьдралынхаа гол дүр байтал ягаад өөрнийг өрөөлд хамаг оюун санаа тий ухамсараа одоо тэр бодлоод ягаад өрөөлөөр дүүргээд байгаа юм бэ гэж ертөнцөөс асууж ах шиг байна. Тэгээд The Judgment гэдэг үзэлд ашаар цаасныг тодорхойлж өгөөч. Энэ маань яг юм дээр сайн дүгнэлт хийж чадаагүй юм бол нэг л зүрхтэй дүгнэлтийг. За дахиад нөгөө нэг зүрх шахалтын карт гарч ирлээ. За тэгэхээр та яарсаа тий урд нь ингээд сонголт хийсэн чинь таны зүрхийг маш их шахалтуулсан учраас одоо ингээд ямар нэгэн дүгнэлт сонголт хийхээс айгүй айдаг юм байна л да. Дахиад буцаал нөгөө өнгөрсний юм дахиад автагдах үед гээд айлтын энерги гэсэн үг. Айжин гэсэн. Гэхдээ өнгөрсөн юм болоод өнгөрсөн байхад яагаад тэрнээс одоо бол айгаад байгааг ойлгохгүй байна. Өнгөрсөн яг үндэ бол одоо дээр ямар ч хүчгүй байдаг шүү дээ. За тэгээд энэ Judgment гэдэг үгсийг улам илүү тодорхойлж өгөөч. The World card гарч ирж байна. Тийм ээ та дахиад ижилхэн буцаа таны зүрхийг чинь шахалтал хүнтэй уулзах үедээ гэж айд юм байна. Тэрнээс болоод стресстэй нурган дээр чинь ертөнц маш их ачаа өрүүлж байгаа юм санагддаг. Тэгээд тэр хүн болохоор урт хугацаанд таны хүссэн тэр нөгөө нэг хангалуун, цатгалан
бүх юмар дүүрэн мэдрэмжийг ерөөсөө өгч чадаагүй юм байна л да. Нэгсэндээ сэтгэлийн чинь хандлт таныг хайрлах чадаагүй гэсэн үг. За тэгээд энэ death буюу хувьсал өөрчлөлт гэдэг хүзрийг бэлэгддэг картыг тодорхойлж өгөөж мэдээлэл авчирч байгаа охины нэрүүдтэй маш их баярлалаа. 3 of Wands гарч ирж байна. Ер нь та ингээд ажил дээр маш шаргуу хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Тэгсэн чинь шаргуу хөдөлмөрлөж байгаа. Тэгээд тэрнийхээ үр шимийг хүртэнэ гэж байна. Тэгтээ та одоо болохоор яаж жоохон төвчээргүй хизээ миний одоо хийж байгаа хөсөө урсгаж байгаа ингээд энергийн үр дүн хизээ гарч ирэх юм бэ? Би одоо бол ингээд хөрсөн үр дүндээ хүрээгүй байна штэ гэж ертөнцөөс асуугаад байгаа юм байна л да. Гэтэл энэ дэр төвчээртэй бай гэж энэ тэгээд улам илүү одоо positive эерэг энергийг өдөр болгоны туршин гэж мэдэр гэж байна л да. Тэгээд хуучны тэр таны сэтгэлийг чахлуулсан хүн чинь буцаж ирэхийг хүсдэг юм байна. Тийм сонирхолтой. Тэгээд та дээрээс нь өөрөө та тэр нөгөө нэг өнгөрсний тэр хар дарсан зүтмэд болсон явдлуудаас одоо болтол ингэж явж чадаагүй, өнгөрснөө тавьж явуулаагүй. Тэгээд таныг ямиг ингээд танд нэг юм маш сайн мэдж байгаа чинь юу вэ гэхээр энэ хүн танд урт хугацаанд аз жаргалтай амьдралыг бэлгэлж чадахгүй гэдгийг та мэддэм байна л да. Тэгсэн мөртлөө яагаад өнгөрснөө тавьж явуулах байгааг би тэнийг ойлгохгүй байна. За тэгээд юу trinket буюу яаж байгаа би гэрлээс аваад тийм харахгүй болчихлоо. Тань зөвлөгөө өгөх 3 trinket авъя. За хамгийн ихнийх нь болохоор энэ юу вэ? Нэг юу төлөө grapes буюу усан үзэм. Тэгээд дарсны хундаг гарч ирж байна. Шашин гинэ. За би нэг орчуулгатай айгууж орчуулж байна гэхлээр өнгөрснийгөө маш та олоодороо амьдраа, гарч ороо, найзуудтайгаа илүү гоё цагийг өнгөрөөгөөд өөрийгөө enjoy буюу өөрийгөө хайрлах гэж байна. Өөрийгөө одоо өөрийнхөө дуртай амиг авдаг ч юм уу, өөрийнхөө дуртай дарсыг уудаг ч юм уу. Тэгээд жимс шиг сайхан цэцгэлэл гэж ах шиг байна. Жимс шиг сайхан нөгөө нэг юу гэдэг sweet буюу эго чихэрлэг бай гэж юм. Чихэрлэг гэдэг маань өөрийгөө чихэрлэг үгсээр дүүргээ дотроосоо тийм талент тарангуудаа чимэн ямар үдгсэлэнтэй юм бэ, ямар гоё юм бэ, ямар төгс төгөлтөр юм бэ, ямар амттлаг юм бэ гэж өөрийгөө хайрладаг ч юм уу. Тэг өөрийгөө харж инээж минийгээд тэгсэн тохиолдолд яг уу заримдаа хүмүүс нөгөө нэг хайраар дутдаг нөгөө нөө. Тэгэхээр бидний хайрлах хэвээр хамгийн чухал хүн бол бид нар өөрсдөө байдаг. Тэгээд дараа мэдээж ээж аав эмээ өвөө тэгэл ах トゥ унас байгаа штэ. Гэтэ хамгийн эхлээд хүн өөрийгөө маш ихээр хайрлах тусам буцаад ертөнцийн тэр хүнийг улам хайрын мэдрэмжээр дүүргэх боломжуудыг олж гаргаж ирдэг. Тэгэхээр та өөрийгөө маш их хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлахын тулд өөрийнхөө тэр сул талуудыг ч өнгөрсөндөө болж исэн алдаануудыг ч хүртэл уучлах хэрэгтэй. Битээ өөрийгөө илүү шүүмжлээд өөрийгөө битээ буруутан болгох гэсэн үг. Угаасаа амьдрал дээр хинж далдыг харж чаддгүй учраас дандаа нөгөө нэг амжилттай сонголт хийн гэж байхгүй. Гэхдээ амжилттай сонголт хийгээд байх юм бол амьдрал угаасаа утга учирг болчдөг. Тэгэхээр дав сужиртай байж амьдралаа таашаалж байгаа учраас сайхан амьдрал шүү дээ гэж та бүхэндээ хэлье. Тэгээд энэ шашны тэмдэг гарч ирж байгаа нь өөрийнхөө амьдрал ингээд ихтгэл үнэмшилтэй бай гэж байна. Ертөнд таны хүслийг сонсож байгаа гэдэг тэтг өөрийнхөө амьдралд та хүссэн амьдралаа татаж авчрах таны зүрх одоо хязгааргүй хүчин чадал байгаа гэдэг тэтг. Тэгээд битгий бууж өг гэж энэ заалмай мань сануулж байна. За тэгээд 8 сард хилэнцэн ордныхандаа амжилт хүсье. Баярлалаа.